За hi, Merry Christmas, Happy New Year. Hello. За юу яцханда? Юу яцхан? Өнөөдөр бит хоёр энэ их гашуугүй нэг готрол дундаас гой дугаар хийх гэж ингээд цөм цохоо орж ирлээ. Яа! Амар гой дугаар хий гэж бодлоо. Би уг нь амар бэлдээд бичи гэж бодсон хгүй энэ талаар тэгснэ. Зав гарсангүй гэчнээс. Маш завгүй өдрүүд өнгөрсөн. Хэрвээ жоохон бэлдсэн байсан бол бүр амар гоё болох байсан баг. Гэхдээ яг уу. За шууд гол сэдвэндээ оръё. За 2025 он чиний хувьд ямар жил 10-аас хэд байв? Хоёлаа эсвэл ингэж ярих уу? Сард юу болсноо яриад яваад яйцтан дүгнэх үү? За нэг сараар эхлээд ээлжлээд яриа. За чанд. За нэг сараас эхэлдэг үстэй л. Нэг сард чинь надад гоё юм тохиолдол байсан шүү дээ. Би найз залуутай болсон гэлэхгүй юу? Нэг сард үерхлөө. Нэг сар эдэнд үерхлээ. Нэг сарын 17-нд. За найз залуутай нэг сарын 17-нд үерхсэн юм байна. За. Тэгсэн. Тэгэл манай за юу боллоо яг? Харин би бас зураг авахгүй санахгүй байна. За. Нэг 2 сар гараад манай ээж амралтаар явсан гэлэхгүй юу? Би тэгээд дүүнэртэйгээ оц Турк явсан. Оо тийш дээ. Тэгээд би дүүнэртэйгээ уултээд тэр оронд нь хүнтэй танилцж байгаа хгүй гэлэхгүй юу? Тэгэл 17-нд үерхэл. Нэг ч өдөр салаагүй шүү дээ ер нь бол. Үерхэл ерөөсөө тэр оройноос хойш хамт ийцэн те нэг ч холдоогүй. Үгүй нэг 7 хоног хамтдаа байгаагүй. Ингээд өдөр нь уулзчаад орой салаад байсан. Тэгэл ээж буцаж ирэл тэгэл барыг ингээд дандаа шууд л хамтдаа байнга хамт байсан те. За тийм бас нэг сард бол. За миний нэг сард бол манай найзлуугийн төрсөн өдөр болсон байна. Маш их хайрлуулж исэн байна. Зөв юм хайрандаа өмсөн. Хайрлуулсан л хүмүүссэн бах та. За 2 сард 2 сар тань юу бодлоо. 1 сар маш хурдан өнгөрсөн. Танаас ингэдэг үү? Одоо ингээд лон гараал эсвэл 1 сар юм уу 2 сар. Нэг нь урд явчаа. Нэг нь бүр амар бараг ин 2 сарда хичнээн сар байгаад байгаа юм би гэсэн нэг юм амар удаан явдаг. Байсан л. Амар удаан байх шиг байсан 2 сар. Харин тийм ээ 2 сараа сандгүй байж байгаараа нэг хараадах юм. За би ярьж. За чи ярьж би. 2 сар би юу байсан аахгүй юу? Найзтайгаа бит хоёр хоёлаа аяллаар яваад. За тэгсэн бэл. Тийм. Гэхдээ яг нэг өдөр л төө. Тэгээд 2 сард би амар өвдсөн. За. Миний амьдралдаа хүрж исэн хамгийн амар ханиад байсан. Тэр гэхдээ зүгээр нэг ханиад байгаагүй. Би ингээд босч чадахгүй, нүдээ нээж чадахгүй, нүдэний хэр толгой эргээд тэгээд юу ч идэж ууж чадахгүй. Би яг өөрийгөө өглөө гэж бодсон юм байна. Тэр үедээ би яг тоглоомч өөрийгөө өглөө гэж бодсон. За 9 шидэм бодоод баг хүний нутагт ингэж хүчээр эртхэн харих минь явдаа ээж өвөдөгөө уулзах SMS ингээд амар сүртэй юм бодоод ингээл үхтэйм байж одоо ингээд хүчүүл намайг гин олох бол гэж бодоод тэгээл хөөрх юм даа. Манай найзлуус амар өвдөөл би гэхдээ би үн дэрнээ санаад авсан. Тэгсэн чинь би бүр амар тэгтээ тэр ч гэсэн төрсөлтэй. Тэгтээ би бүр хүнд төрсөн. Амар өвдөөд тэгчээ бит хоёр явах хэрэгтэй байсан 7 хоногтой явчихтаагүй. Тэгээ за эдгээр ч даваа гэдэрний дараагийн билүү дараагийн 7 хоногт нь явсан. Амар хөөрхөн байсан. Яг юм Нидерланд үндэсний амар хөөрхөн жижигхэн яг юм одоо онгон дагшнараа байгаа хотод очоод тэгээд юм үндэсний хувцсын өмсөж зураг мураг авахуулаад яг далайн ирэх дээр амар гоё байсан тэр. Тэгэл нийслэл нь очоод тэгэл ер нь амар хөөрхөн байсан. Тэгээд би тэрийгэ марцсан. Тэгээд
сая одоо бараг нэг сар марын өмнө сарч хүрэхгүй байх. Эдгээр 7 хоногийн өмнө би ингээд зураг үзээд байж хата тэр зургийг харчаад би өөрийгөө харчаад бүр гайхаад амар хөөрхөн. Амар юм бүр маш хөөрхөн зав бүр үзэгсэлэнтэй. Тэгээд нэг юм цаанаасаа л хөөрхөн. Тэгээд яг ингээд жамар зургаад оруулчихтай. Яг тэр үед ингээд инээс нь чи нэг л цаасан явгар гараад болдгоо. Зүгээр тэгсэн чи тэр үед бодчих тэр зүгээр амар аз жаргалтай. Амар юм хайр марын дундцсан. Амар жаргалтайс болохоор цаанаас юм хөөрхөн байсан юм байна даа л гэж бодсон. Тийм жаргалтай амар өвдөг тэр гэхдээ тэр өвдөлт бол үнэхээр нөө жок байсан. Тэгээд өвдөөд үхэл царайлсан юм өглөө мөхлөө гэд байжлаа. Нэг өглөө ингээл нүдэнийгэл уцаас алаарсаа чи ээж дүү хоёр визнийхаа зургийг явуулсан. Бит хоёр очихтэй гэл тэгэл баярлж байлаа. Тэгээ бүр жаргал маргалтай. Ерөөсө 2 сар л миний хувьд 2 сар байсан. За чи нэг би бол нэг юм болоог байна. Харснаар зүгээр л амьдэрсэн байна 1 сар. Нэг ч илүү дутуу юм болоогүй зүгээр л байдгаараа жирийн өдөр хоногод өнгөрч юу. Тэр яг хэлсэн нэг удаан өнгөрдөг сар байдгийн шүү. Тэр нь л болсон байна. За 3 сард. За 3 сар. Эсвэл нэг их юм болоог бол 3-4 сар ч юм уу. 3 сар цагаан сар болсон. Тэглүү тийм орой. 3 сарын 1-ээр 2 нор болсон. Орой олч шүү. Тэгээд манай аав имлэгт хөвцсөн. Хэцүү байдалд орсон. Тэгээд цагаан сар амар байсан. Тийм. Амар маш их бууз идсэн. Бууз идсэн имлэгээр яваад байсан. Бас асуудал маш их байсан байна. Тэгээд 3 сарын сүүлээр Парис явсан байна. Дээр үеийнхаа найзтай уулзах гэж. Хятад байсан. Хятад найзтайгаа уулзах гэж явсан байна. Бид хоёрт нэг хятад найзууд байна. Тийм. Тэгэл Парист очиод яах вэ зүгээр уулзаал. Дээр үе жоохон байхад тэгэл Парис оронгоо та яста Эйфелийн цамхаг орж үзэх хэвээр. Энд байхгүй хэвээр бүх юм хийх хэвээр юмстай гэд яадаг байжээ. Зин сүүл очиход бол хамаахгүй сайхан ингээл Парист очны газар суучуул хавааруул. Тийм. Мэ сүүл Парис чад ирөөс Эйфел бүр амар олоодоо үзээд үйдсэн юм шиг зүгээр л баг ингээд төгжрэнээс нь баг их хашраад харин үзэж байгаагүй бүр хотын захуудын үзмээр санагдаад. Парисын хотын зах руу гараал танаас юу энэ Парис гэж юу? Энэ одоо Парис юу? Хотын зах руу нөгөө нэг яхсаа илүү нэг юм ортом байгаад дээ ш тийм юм хүмүүдийн үзмээр байсан. Тэгээ 3 сарын сүүлээр чим нэрээгүй юу? Тийм. Тийм шүү дээ. Тэгээд амар адлын удал нэмэгдсэн гэж юу? Тэгсэн. Тэгээд чи надаа ээж дүү хоёр нэрээд Алибаба өгсөн. Бид хоёр зургнуудаа авахулсан байна. Кофе дейт явсан байна. Надад гарч орсон байна. Тэгсэн шүү дээ би гоё цэцэг өгсөн. Гарч орсон. Өстой гоё гарч орсон. Тэр гаралтыг гүйцэх гаралцж бараг 3 лагийн түүхэн дахиж гарч ирэхгүй л болоо гэж наа. Тэгсэн. Амар гоё байсан. Амар их алхсан. Йоо. Тэгээ 4 сард чи бараг бутсан юм шүү дээ. Тийм 4 сард. Энэ 3 сарын сүүлээр 4 сард буцаад. Тийм дүүл чамдэл 3 сар гоё сар байсан юм шүү дээ. Тийм миний хувьд 3-4 сард бол тэгэл ээж дүү хоёр ирээл өдөр болгон өөр хот бүр хаяа нэг өдөрт 3 хот 4 хот мотоор аялал. Тэгэл байнгын аялал. Дүүгээ хараад цочирдсан, шоконд орсон. Би яг өндөр болсон, том болсон гэж бодчихсон ч гэсэн арайч тийм том болсон. Арайч тийм царайлаг болсон гэж бас бодоагүй. Ингээл машинаас буугаал би ерөөсөө өөрийгөө уйлж мэлэх юм. Би анх ингээ визийн гарцыг хараад ээж рүү залхаад баярлаад уйлж мэлчихсэн байхгүй юу. Хараад уйлах гэсэн чи ерөөсөө уйлж мэлээгүй. За ээж аваар бууж ирсэн Америк анги 50 мэгцтэй л тэгсэн чи манай дүү аяар цочсон. За
нэх өндөр надаас өндөр амар гонжгой бууж ирсний. Үгүй надад өмсүүлэх надад хоёр хацраа өгөөд ёо би тэгээд ингээд нэг хийв хаагүй нэг бандсандаа ижил танихгүй хоёр хүмүүс хараад байгаа болохоор ингээд бандсандаа нэг гэдэг үссэн болчихвол. Тэгэл хайр эвгүйсаа бид гур хэсэг жоох бишүрхэл. Тэгэл хамгийн гоё хэсэг чимдамаа задлах ёо. Амар гоё юмнууд чимдамаа задлаж бэлэг авах амар гоё ясна. Тийм. Чимдам дөрөн бэлэг авах гоё ясан. Тэр жилийн хангамжаа хангасан. Одоо ч дуусаагүй байна. Одоо дахиж энэ хангамж дуусахаас өмнө нэрч дараагийнхаа нөхөмөр байна. Тэгээд ихний үе би ингээд амар тэгж ярьдаг байсан шүү дээ. Одоо ээж ирүүл өстой би гоё ингээд ээжээр тандаа ингээд юм ахуулаад шопинг гэж юмар байна гэсэн тэр өсөл маргааш нь тэгээ бийсэн бид гурав бүр маш их мөнгө өрсөн. Бүр ингээд хэдэн мянган евро өрсөн тэр өдөр бол амар бүр ингээд мянгаар амар өрсөн. Тэгээд миний тэр хүсэл биелэж маш их үнэтэй маш их юмнууд авахулсан. Тэгэл тэрний маргаашаас нь авахулаад өдөр болгоо аялал өдөрт 4-5 хот мотор аялал үзье гэж боддог байсан бүх юм удсан. Бүр маш угаасаа гайхалтай цаг мөчүүд өнгөрсөн, энд ирсэн, аялсан. Тэгэл 4 сарын дундуур буцаал хараал жирийн амьдралтаа ороод тэгэл үргэлжлүүлэл хайрлуулсан. Хайрлуулаад жаргалтай байсаар л байсан. За тэгээ юу лээ? 5 сарыг. 5 сард чинь Our birthday month. 5 сард тэгэл дуулаараа л цэцэг ногоо навч дэлгэрээд бид хоёр хамт байсаар л исэн. Тэгэл яасан би. төрсөн өдөр бас. Ямар их хоол авч идсэн би 5 сард. Яа, хоёр бүр амар өдөрт баг хийчих гадуур юм идээд. Тэгсэн амар их гадуур юм иддэг гэсэн. Тэгсэн энэ нар эхлээл заримгаар эхлээл дараа нь кофе, дараа нь дахин юм ах, дараа нь рамен, дараа нь кофе, дараа нь тэгснэ дахиад сэндвич, тэгсний доор нь пицца. Би нэг өдөр тэгээд дулаан орол нэг айлгууд марсан тал зураг мураг авахуулах шаардлагатай болов. Instagram бүр нэг ингээд хоосроод юу ч байхгүй болоод тэг би найз залуугаа гуйж байгаад ингээд зураг авахуулъя гэд гуйгаа. Тэг би ингээд камертай авахгүй юу? Зургийн аппараттай. Тэр нь айгүй жоохон бүр томж биш л дээ. Бас нэг юм жижигч биш. Миний зургийг авч өгдөггүй наасан. Нэг яаж байгаа? Ичээд ахгүй. Юунд нь ичдэг? Би ичихгүй байх чинь намайг зураг авч өгч байгаа хүн нэг. Юм тэнийг юмд ичдэг шаар вэ? Тийм. Тэр надад нэг 3 хүн зураг авч өгсөн. Шилт. Тэгээд дундаас нь яг нэг зураг авч би постлсан байгаа. Тэгэл ер нь дахиад идсэн байна. Маш их идсэн үнэл юу болсон биш. Дулаарсан. Дулаан орол гоё бол кофе уугаал. Надад кофе байж ивэл би тэгэл ад жаргалтай байна. За миний 5 сард болохоор 5 сард айл үжи маш дулаарсан байсан байна. Юу? Би 5 сар. Дуусаагүй мүү? Би чаг дуусчлаа гэж бодсон. Маш дуусаагүй. Тэгээд найзуудтайгаа уулзаж гарсан байна. Тэгээд миний төрсөн өдөр чинь 5 сарын 30-нд байдаг байхгүй. Тэгсэн манай ээж Одонгоо 5 сарын 30-нд элчингээс очиж авсан. Одон гэдэг нь нөгөө Алдарт их одон тий. Миний төрсөн өдрөөр том охиныхоо төрсөн өдрөөр ээж очиж одонгоо авсан. Бас гоё хэвчээ. Тэгээ зөндөө зураг авахулсан. Тэгээ Парист нэг өдрийг бас дахиад өнгөрөөсөн. Тэгээд миний 5 сар дуусч байна. 5 сард бол айл үж амар дулаахан болцсон ирсэн юм шүү дээ. Дан нүцгэн явж байна. Тэгээ 5 сард найзынхаа төрсөн өдөрт явсан байна. Мэдээж миний төрсөн өдөр болсон. Би төрсөн өдрөө тэмдэглэсэн. Маш гоё тэмдэглэсэн, гайхалтай тэмдэглэсэн. Одоо манай тэр ирсэн найзууд сонсч ивэл баярлалаа. Гоё тэмдэглэсэн. Тэгэл
5 сар тэгэж өнгөрөөд 5 сард бас амар харшил хөдөлсөн байсан байна. Тонгоож болохгүй нусгоожод. Тэгээд 6 сар болоод 6 сард болохоор юу яасан байна юм 90-ад оны vibe-тай партид явсан байна. Дэм 90 оны. Тэгээд тийм партинд яваад бүгд яа та нартын зургийг харуулдагчлаасаа гал. Нэг тийм партинд явсан байна. За тэнгүүтээ 6 сард Бэлэгт Европ дахь монголчуудын наадам басан тийш явсан байна. Тэгээ бас найзтайраа кемпинг авсан байна. Тэгэл нэг тиймэрхүү өнгөрсөн байна 5-6 сар. Би 6 сард хадам автагаа танилцсан байна уу? Та тийм байна. Хадам автагаа танилцсан байна. Тэгээд миний төрсөн өдрийг тэгээд одон явцсан болохоор найзтайгаа уулзч чадаагүй. Төрдөө тэмдэглээчгүй. Зүгээр нэг 2 одоо надад нэг Франц Монгол гэдэг группийн найзууд байдیں۔ Тэгэл Франц найзуудтайгаа өдөр нь пикник хийж суучаад оройн нь очиж Монгол найзуудтайгаа хоол идсэн байна. Тэгэл дахиад идсэн байна. Энэ 100-ны эдэн сард чинь би бүр гахаашаа идсэн юм шүү. Тэгээ би үсээ бутсан юм байна шүү дээ. Үсээ бут. Тийм. Улаан дун, чернэлийн яган дун. Тэгэл тэгсэн нэг хэд хоноо л өнгө нь гарчсан. Миний үсэнд одоо өнгө тогтохоо болчих гээд байгаа шиг байна. Их бутаад гэж байгаа. Одоо би үсээ будахаар шийдлээ. Би хараар будна гэсэн ч өчигдөр болоор энэ надад бормор гэд санаа сэтгэл хоёр дуулчих юм гэлэхгүй. Ч гэсэн гэхдээ тэр бодолтой амар санал нийлж. Тэгээ 6 сард нөгөө нэг Францад Fête de la Musique гэж болдог шүү дээ. Хөгжмийн баяр. Тэгэнгүүт энэ 25 оных нь болохоор TikTok-ыг ингээ харангуут амар их одоо ингээд Америкаас хүмүүс Францын Fête de la Musique алтын байна. Үнгүү гудамжинд ингээд баярлна гэд бүр хэдэн мянгаараа Парист ирсэн гэж бодно. Тэгсэн чинь яг үндэ Fête de la Musique чинь зүгээр л баар болгон дотор хүмүүс хөгжмөө чанга тавиал эсвэл DJ дуудаал нийл уухыг л ярьж байгаа шүү. Юу нь бол үнгүү жоохон хөгжим сонсч бүжиглээд. Тэгтээ гоё штэ ингээд одоо хот даяараа зам мам хааж агаад гудамж талбай дотор нөгөө битүү ингээд хүмүүс өөр ингэсэн хөгжмөө тавиад тэгэж бүтэн хоногжонгоо баярлна гэдэг чинь бас гоё штэ. Яг мэдээж хажуугаар нь маш хэрэгтэй. Амар гоё л доо. Гоё штэ ингээд бүтэн зам мам хааж байгаа те ингээл энэ тэндгүү яг өөр жанрын өөр хөгжмөд яваал бүгд баярлалаа гоё ш. Тэгэл сонгол юм авч идэл амар гоё тэр эднээсээ ингээ найзуудтайгаа ингээ өнгөрөөхөд амар гоё үеэд байхгүй. Тэнгүүд Америкчуудын амар гоё юм төсөөлж ирсэн байхгүй юм. Тэгээ нэг өөрсдөндөө байдаг шиг юм. Тэгснэ яг үнэндээ бол тийм биш. Тэгтээ биднөөстэй бол энэ ч амар гоё. Тэгээд амар халуун байсан тэр өдөр хамгийн халуун өдөр байсан. Аха би өдөр нь ажиллачаад шалтарч өгөх гээд оройн тэгээ явах байсан шүү дээ ажиллаад орчаад харж хувцас олохгүй бол бүр ёо халууцаад хүлс гойжоод усанд ороод тэг гарсан шүү дээ. Тэгээ би амар гоё эмгээ алдсан тэр шүн. Эмгээ алдаад тэгээд маргааш нь биднес Монсан Мишель явсан байна. Тэг басан орсон самуулагийн том басан орсон. Тэгээ Монсан Мишель явсан байна. Тэгээ манай найз залуу 2-3 өдөр найзуудтайгаа амралтанд явж намайг үлдээсэн байна. Тэгэл сард дуусчтэй. Миний 6 сард бас би улаастай авсан байна. Тэгээд 7 сард болохоор бид хоёр дээдлутаагаа бид хоёр гэж бид дээдлутаагаа 7 явсан байна. Йоо амар живсэн. Амар живсэн. Йоо одоо ч би бодохоор тэр мэдрэмжийг мартдаггүй шүү дээ. Амар живсэн. Амар айсан. Тий, нэрээ яа. 70 ууснаас бол тоглоом биш. Тоглоом бишээс амар живсэн. Би ер нь тэгээд усны хүн биш юм байна гэдгийг амар устай ойрт хоолгонд бол мэдэрх юм дөө. Тий 6 сард наадам явсан гэсэн штэ бэлэг. Тэгээд оройн бид нар бас дайзуудаараа кабик явсахгүй юу. Тэгээд
Мосон парктай маргааш нь тэрэнд нь ороод тэгээд амар нөгөө нэг юм гулсууруудтай тэндээс гулгаал бас ингээл зүгээр ячдахгүй амар хичээвсэн. Тэгээ хамгийн хайртай эмигнийхээс өрөөсөнгөө алга болгосон юм байна. Гэхдээ би өөрөөсөө олж алдаагүй. Намайг авч хидээд байсан. Намайг усан дотор эргүүлээдсэн зүгээр. Би живж ядаа тэг ингээд миний тэгтээ одоо бүр ярьсан бүр уур урчлаа. Ямар яг ингээд айгаад өгөх гээд байгаа штеп би ингээд живээд тэгээд ах чинь тоглож ийн гэж бодоод мэдрээд намайг зүгээр ингээд шууд ингээд тоглоом шиг эргүүлж мэргүүлээ ингээд мингээл амар шидэл гүнзгэр орсноо ингээд шидэж үдэл би бүр тэр болохонд ингээд дотор ингээд тэ айгаа уйлсан чи айгаад уйлж мөлөөдөх тий яа ингээд бүр яа бүр уурчлаа. Яа бүр яг тэр айц нь мэдрэгдэж штэ одоо уйлж мөлөөдөх тий яа тэ мад ингэж мэл за миний бүр амар уруур ил тэгсэн чи манай найзууд цаанаас харчаал их чи мэгч ёо намайг тэгс бол би бас ингээд бүр амьсгалж чадахгүй амар уурлах байсан мах бүр амар давчтаад өмнөөс ч амар хэцүүсэн ингээ нэрээ давчтаад надад бүр үнэхээр хэцүүсэн за тэгээ уурлахэр надад уурлах боломж өгөхгүй дөнгөж ингээл устаас гарл ирэнгүүт буцаал ингээл таарч тэгэл гэл үхгээл амьсгаатал чихмэх ингээл яг лагц руу хатгаал би бүр яг ингээл үхгээл за бүр амар өсө тэгэл 7 сард нь далаа явснаа бас ингээл амар живэл. Тэг өмнө нас би бүр одоо ингээ хидтгэж живээд байгаа. Одоо бүр ус муснаас хол би явах хэрэгтэй байна. Явахаар нэр айгуул ус муснаас олж өгөх шүү би. Тэгээд 7 сард тэгэж нэг далаа явсан байна. За тэгэнгүүтээ 8 сард ийшээ нүүж ирсэн байна. Ийш албан ёсоор нүүж ирсэн байна. Тэгээ нүүдэл маш халуун өдрүүд үргэлжилсэн. 37-8 хүрээд. Тэгээ яг миний нүүсэн 3 өдөр бол амар хамгийн халуун 3 өдөр байж таараа зүгээр л урсан, хайлсан. Тийм аимшигын 3 өдөр болж өнгөрсөн. За тэгээ 8 сар нэг тийм. Тэгэл 8 сард мэдээж ирсэн учраас энд маш их гарсан, орсон, адал явдал, сайн тамуутай. Муучных юм болоогүй. Гэхдээ 8 сард бол би ч 7 сард алааны нөөцлөгийнхаа хот руу яваад далаа малаа дээр л тэгэл далаа иргэн охин болсон. Тэгсэн нэг жил бүр түрүү жил мэл далаа малаа нэг ширхэгж орохгүй бараг 2 жил болчдөг байсан байна. Энэ жил 25 онд ямар их далаа орвоо. Далаа ороод алааны найзуудтай найзлаад за мэдгүй найзлаад ч юм уу найзлахгүй ч юм уу мэдгүй жоох эвгүй идэм билээ найз солиугийн найзууд нэг найз гэхээр найз биш гэхээр нэг найз харин тийм байна тийм байлээ тэгэл халуун байсан далайн ирэг дээр бол хүүтэн байсан тэгэл хоол унд идэл өнгөрсөн байна л та тэгээ 8 сард өөшэй 8 сар ч маш гоё ихэлсэн штэ. Юу болсон бэ гэхээр би чинь Парис явсан байгаа. Тийштэй. Би чинь яагаад Парис явсан бэ? 8 сарын 2-3-нд Blackpink-ийн концерт үзсэн байгаа. Тэгээ би 2-нд нь үзээгүй 3-нд нь л үзсэн л дээ. Тэгэхдээ Blackpink үзсэн байгаа. Хүний амьдралдаа үзэх ёстой юм би бараг үзчих шиг болсон. Би видео коллаж сайлтдаг. Тэгсэн. Найзынх руугаа яваад нэг хонлог 2 уусан тий. Нэг ч хончлоо. Нэг хонсон. 2 ончлоо. Нэгт нь буудал аваад нөгөөхт нь үгүй нэг хонсон юм очлоо. Тэр нэг буудал авдаг чинь өмнөх явалт илүү. Буудал аваагүй. Нэг буудал аваад нэг чиний зургийг камераар таарсан байдаг шүү. Тэр чин бүр Coldplay-гийн концерт. Буудал авсан чин бүр 2 жилийн өмнөх Coldplay-гийн концерт. Би өөр нь том юунуудыг үзсэн л юм шүү дээ. Coldplay бас үзэх ёстой. Үзсэн. Blackpink үзсэн. Гоё. Бодсноос бол Coldplay-гийн концерт амар гоёсэн. Миний анхны концерт байсан юм л та. Тэгтээ амар гоёсэн. Blackpink-ийн бол бодсноос бол амар гоё биш байсан л та. Тэгтэл гоёсэн. Тэгэл Blackpink шүү дээ. Амар гоёсэн. Тэгээ Blackpink-ийн концерт ярих юм бол Jisoo амар юм ад үзэгдсэн юм шиг санагдсан. Jisoo нэг 2-3 дуулаад тэр нэг 5 минут болсон заяа. Тэр юу нэггүй байдаг болов. Тийм байх нь. Өөрөө бараг тасцсан байдаг баг.
Тийм болов. Тий. 2-3 дуугаар дууссан. Тэгсэн чинь заяа Жисагийн нэ. Лисагийн юу нь болохоор хэсэг нь амар удсан. Тэг яг нөгөө миний Лисагийн дуртай биш дуунууд яг нэг юм сонсдоггүй дуунуудыг өөрөө яагаад гэсэн бохоо. Тэнгүүд надаа нэх гоё таалагдаагүй. Тэгээд угаасаа Jenny G мараг Slay Росе бас амар гоёсэн. Би угаасаа Росе амар дуртай. Маш гоёсэн. Тэгээд тэгэл ер нь гоё яж байгаа л дуусаал. Бас хоол идэл bubble tea. Парист очихоор ч нэг хоол идэх bubble tea уух юмнууд юм да. Парисын bubble tea-нууд амар гоё. Амар гоё ээ. Энтлийн bubble tea гэж юм байхгүй. Тэгээ би бас Парист байгаагаа яаштай дэлгэмдүүлээд хятад дэлгүүр орж Аз дэлгүүр орж тэнчэнэс чинь химчи үдээ тийм нэг энэ техник голддгүй юмнуудаа химчиж олдно л доо. Үдээ олж авсан. Тэгээд чи ирсэн. Бас дахиад Монголоо явсан байна. Дундуур нь. Монголоо яваад чи миний ирээд хоёлаа bubble tea уужсэн байна. Гадуур өвчсэн байна. Тэр тэгтээ үнэхээр муухай bubble tea байсан. Хайсан. Тэгсэн хайрын мөнгө. Муухайс. Монголд байдаг илүү наадах чаа. Унчаа байх шиг байсан шүү. Харин байсан нэгдсэн байсан шиг санагдав. Тэгээд чимка гуруулаа гарч исэн байна. Миний юус 10 сар бол тэгээл нөх онцсон юмгүй. Тэгээ long distance болж эхэлсэн. Тэгээ жоох эвгүй байсан. Тэгэл бусдаар тэгэл хичээлд явж эхлээл. Тэгэл энэ хорвоо ертөнц чи ямар их ижил хүснүүдтэй босныг анзаараад нэр үнэхээр гамшигын хэмжээнд эртлээ хэрсэн юм шиг санагдсан. Уулзсан хүн болгоо ижил өссөн байсан. Тэгэл хичээлдээ яваал энгийн л байсан. За. Нэг онцлоод л хэр юм ерөөсө болоогүй юм байна. Тийм. За би 9 сард тустай гарсан байна. Тэгээд ээжийн төрс өдөр болсон байна. Манай дүүнэр 2 дүү маань Котокод явдаг болсон. Уран гулгалт. Хийдэг болсон байна. Тэгээ нэг влог хийх гэж үзсэн байна. Баахан бичлэгүүд нь ч байж байна. Тэгэл өнгөрсөн байна да. Тэгээд 10 сарын дундуур би Берг болсон юм байна. Тэг хэсэг Бергүү байжгаад тэгээд 11 сар болоод тэгээд нүүсэн байна. Маш гоё байр болоод нүүсэн байна. Тэгээд 11 сард бас анхны подкастаа хийсэн байна. 11 сарын 20-нд хийсэн байна анхны подкастаа. Тэгээ дахиад жижигхэн ханаад хүрсэн байна. Умсаян засаар байсан байна. За тэгээд 11 сарын төгсгөлөөс ахуулаад амар явдлууд болж эхэлсэн юм байна. Тэгэл 12 сараад ингээд болчтээ. 12 сар бол 11 сарын сүүл 12 сар ингээд дуустлаа жоохон хэцүү юмнууд тохиолдсон байна. Тэгтээ одоо яах вэ? Энэ 25 оноо ингэж үүдээд ирэх жилүүдээ сайхан амьдрах байлгүй дээ. Тэгээ буцаад ээжтэйгээ нүүж орлоо би. Чи тэгээд хэдээс хэдэн оноо хөө бас хамгийн одоо энэ 25 оны онцлох одоо зүгээр нэг үгээр богино үгүүдээр тодорхойлуулж гэвэл юм уу? Ер нь бол энэ сүүлийн 1 сарыг тооцохгүй байх юм бол ер нь бол амар байдал. Амар амгалан. Өөр яг л нэг юм гоё илээс юм байна. Тайван. Нэг юм санаа зовох юм байхгүй юу жоо. Ад жаргалтай. Би 11 сард бас хүнтэй жоохон хэрүүл хийсэн юм байна. Нэг бас за миний хувьд штэ. Чи 10 хэдэн оноо хөө 25 онд.
За 1. 6.5. Эсвэл 7 ч юм уу. Ер нь эхний сарын бодонгууд маш гоё. Гэтэ сүүлийн болсон сар аюу муухай юм болонгууд 25 оныг гоёор санах аргагүй болчихж байгаа байхгүй юу? Тэгтэл гоёсэн. За би бол 25 онд 10-аас 10 оноо гэнэ. Ягаад гэвэл бүх юм байсан. Амар аз жаргал, бүр дэндүү адал явдалтай байсан байна. Амар аз жаргалтай ч байсан. Бас амар хэцүү ч юм тохиолдсон. Хүнд алуулах гэж явж исэн байна. Тэр бол угаасаа миний амьдралын хамгийн хар тол байсан. Тэрийг тэгтээ би дараа тусад нь ярина. Тэр бол угаасаа бүр амарсан. Тэгэл баярлах үедээ баярлал, жаргалтай ах үедээ хангалттай жаргалтай байсан. Тэгээд бас уйдгар нэг гуй гашууч үзсэн байна. Юм үзээд бүх юм ингээд ээлжилсүүлжсэн. Дандаа жаргалтай байгаагүй. Бүх юм ээлжилсэн. Гэхдээ ямартай ч ингээд өнгөрсөн жилиг бодвол ахицтай жилээс учраас 10-10-аас 10 оноо гэнэ. Би ингээд жил болгоо одоо баг 10 хэдэн оноос хойш ууц дуурайх юм. 10 оноос хойш. Тэгээд хэдэн оноос хойш юм битээ би 17-8 оноос хойш хаа. Жил болгоны 12 сард би дараа жилийн өөртөө зориулж захиа өчтдөг. Тэгээд ингээд зориг бичдэг дараа жилийн. Өнгөрсөн жил болохоор би дараа жилийн өөртөө зориулж захиа өчсөн тэрэн дээр юу өчсдээ би таг марцсан. Уусаа жил болгоо сандаггүй. Гэхдээ би ингээд нэг юм надад нэг холланд хүн бэлэг болгоод өгсөн байхгүй юм нэг юм бөөрийнхи ялкны тоглоом шиг тэр дотор ингээд жил болгоныхоо хүслээ бичээд хийдэг. Тэгээд шатаадаг л гэсэн л дээ. Би тэгтээ шатаагүй зөвхөн бичээд хийсэн. Тэгтээ одоо бодоход тэнд бичсэн юмнуудаас ихийнх нь би илчжээ. Билээгүй 2 л юм байна. Тэгтээ би бас яг юу гэж бичсдээ бүгдийг санахгүй л байна л та. Одоогоор санаж байгаагаар бол Лана Делрийн тоглолт үзээгүй байна. Итали маш үзэж болох юм байсан аахгүй. Тий, Итали, Швейцар яваагүй байна. Бусад бүх юм биелсэн юм шиг санагдчихэж байна да. Харин Швейцар юмар байна. Би ер нь бодохдоо Швейцар очиж амьдрна гэж бодож байгаа. Дараа жил үгүйсээ Итали, Швейцар явна. Тэгэд ямартай ч би дараагийн дугаар дээр одоо өнөөдөр би тэр юмнуудаа задлаад уншаад дараа жилийн өөрийнхөө бэлтэн. Тийм болохоор дараагийн дугаар дээр тэгж өчсөн байлээ, тэгж чиг байлаа гэж ярина. Гэхдээ ямартай ч ахиц дэвшилтэй бүх юм ээлжилсэн сайхан жил байлаа. 2025 онд баярлалаа. Баярлалаа. Яста баярлалаа. Амар гоё жил байлаа. Бүхэл юмыг харууллаа. Хүнийг маш таниллаа бас. Тэгсэн. Яг нөгөө нэг хар цагаан гэдгийг надад яг үзүүлж байгаа юм байна. Тийм. Цагаан нь маш гоё ингээл удаа үргэлжилж болох ч гэсэндээ харан нэрээ шууд хамаг юм гэл болцсон байсан ингээл дээшээгаа ингээл одоо мод ургаж байгаа л цэцгэлжсэн чинь шууд ирээл ингээд байхгүй болгочт юм байна. Тэгээд маш чухал нэрээ хүн гэдэг амтныг ямар байдгийг нь олж мэдлээ. Хүн таньж мэдсэн. Төсөөлөг хүмүүсээс амар их төсөөлж байгаагүй үйлдэлүүд гараад тэгээд тийм. Яг ч их юм найз гэ бодож исэн хүмүүс амар тийм яг хэрэгтэй амар худлаа байгаад амар юм сонин байж магаал. Тэгснэ амар төсөөлөг хүмүүс амар хэрэгтэй үед туслаа. Тэгснэ ингээд хүн яаж тийм аимшиг байдгийг ч харсан байна. Тэгэл ер нь нэг тиймэрхүү тэгэл би нэг тийм юм шиг өмсөн очиж амьдэрсэн газар ус олгондоо нэг юм бүтэхгүй хөгшин архивчин нэг тийм сэтгцэн өвчтөй сайконуудтай очиж нэвлжтэй биш хөө ядаргаатай бас ядаргаатай тийм нэг эргүүлээтэй архивчингуудтай учирч нөхцсөн байна. Яг л нэрээ бодоод ахаар заяа. Өгсөн хүнээс биш амьд хүмүүсээс айж явах нь нэрэл үний юм байна. 10 сарын сүүлээр бас нэг ер нь бас ажил явдлууд бас болсон юм шүү. Сая оны төгсгөл хавар. Яа нэг тиймэрхүү тэгээд ямартай ч олон өнгөтэй. Маш олон өнгөтэй.
Тийм сайхан сар байлаа. Сар гинэ жил байлаа. байлаа. За. Тэгэл хүн угаасаа амьдралдаа үзэх ёстой юмнуудаа л үзэл явж байгаа, туулах ёстой юмнуудаа туулаад. Тэгэл ер нь бол битсэн, бурхны битсэн замаар тэгэл ер нь бол явж байгаа л ах дүү. Бурхны зурсан замаар. Тий. За дараа жилийн өөртөө захиж хэлэх үг байна уу? Эсвэл тэгэл ад жаргалтай л бай. Тэгээд би бинээ хайрлцгаая манайхаа. Шунлаа багсхий. Хүн нэг тийм нэг хүн шиг л амьдрах гэж хичээндээ. Тий. Хүн чанартай байх хэрэгтэй. Ад жаргалтай одоо тэгэл хамаг муухайг үзсэн юм чин гоё орн л амьдрах гэж хичээндээ. За болох байлгүй дээ. Миний 26 он зэрэг зорилт бол босс. Би нэг удаа ирээгүй үнтэй яриад гэл сүлээд юу асан сонио сайхангаа ярьсан чинь сонсож өстө чи тэгээд энэ бүхний над үйл явдлуудынхаа дараах сэтгэл зүйн асуудлаа яаж шийдэж гин гэж асуусан байхгүй юу. Тэгэхээр нэрээ бодоод нэрээ яад юм бол гэж бодсноо. Шийдэхгүй зүгээр л орхиод идэм байлээ. Зүгээр үгүйсгээд тэхгүй одоо жоохон анзаарна гэдг нь одоо надад л хэрэгтэй штэ. Надад л хэрэгтэй штэ. Одоо ядаж нэг тийм эрүүлэр өөрийгөө шийдэх гэх юм уу. Одоо ингээд одоо юу яагаад ингээд хэцүү юм даваал гараад ирэнгүүтээ дууссан юм чи одоо би яах вэ гэж зүгээр штэ. Одоо зүгээр болчих штэ гингүүд дотор талтай ингээд нөгөөх нь ингээд байгаа албодогтоол тэрийг дандаа бодоол ингээд үлдсэн байгаад байгаа хгүй. Тэнгуут ер нь бол сэтгэл зүйч мөчтэй уулзах нь зөв юм болов. Намайг ер нь ингээд жоохон байхад юу ингээл мэдрэл сэтгэл зүйч мөчтэй ингээл уулзсан гот тэр чи мэдрэл муутай энэ яг галзуу болохоор яг нэг өөрөө тийм ийм мэдрэл муутай болохоор тийм сэтгэл зүйчтэй уулзж байгаа. Нэг юм сэтгэл зүйчтэй уулзах нэг юм одоо баг гэмт хэрэг ч юм уу нэг юм болохгүй юм болцсон юм шиг. Гэтэ эн чинь чи зүгээр л гоё амьдрах гэж зүгээр л өөртөө ихчлээ амар амгалан яг тэгэл ямар тач сэтгэл зүй гэдэг юм чи өөрийнхөө юу гэрүүлэр шийдээд зүгээр өөртөө амар амгалан байгаад асуудлыг арай хөнгөнөөр хүлээж авах гэж хичээдэг л болохыг зориудаа 26-нд. За. Тэгээд дараа чигаас юу яриулмаар байна. Тий. Сэдв байвал тэгээд комментэнд үлдээгээд үзмээр бичлэг байвал хэлээд. Бид хоёроос яванда дүрс мөрс оруулдаг болъё гэж бодоол байгаа. Харин яванда одоохондоо ч мэдхгүй ямар ч байсан үзэндээ. Болов болохгүй л юм. Химээ. За. Бизүү.